дунд орж шин хүмүүстэй уулзч танилцсанаар болоод та маш олон зүйлийг ойлгож авах. Өөрсдөө хүсэл мөрөөдлийг энэ баг хамт олонны хүсэл мөрөөдөлтэй нийлүүлээд нэг замдаа гаргаж ирээд түүнийхээ төлөө өнөөдөр өөрийнхөө бүх сэтгэл зүрх бүх зүйлээ зориулсан. Хүрсэн зорилгоо олж чадсан хүмүүс илүү их олон хүн нөлөөж чаддаг юм байна. Дэлхийд дээр өөрчлөлтүүдийг авчирч чаддаг юм байна гэсэн тийм төрөлтэй байна. За энэ байгууллага дээр бол маш олон янзын сургалтын хэрэгцээ шаардлагууд гарч ирдэг. За энэний нэг одоо үндсэн хэрэгцээ гэх юм уу да. Энэ бол хүний харилцааны хэрэгцээ гэдэг. Тэгэхээр хүн гэдэг амьтан өөрөө сэтгэлийн амьтан. Тэгэд харилцааг аягүй их чухалчилдаг. Тэгэд нөгөө нийгмийн харилцаанд баг хамт олонтойгоо байх, байгууллага дээр байх тэр сэтгэлийг хүн ингээд байн хүсч ингээд мөрөөж идэг. Тийм учраас яг баг хамт олонны уур амьсгалыг бий болгох ялангуяа энэ компанийн өрөөнөөс ондоо газар очиод тэгээд өөр уур амьсгал үүсгээд ажлаас өөр юм яриад өөр арга хэлбэрээр ингээд харилцаа коммуникацид орох асуудал бол хүний өөрийнх нь үндсэн одоо 5 хэрэгцээний нэг нь баггүй. Гэхдээ бүр хамгийн чухал. Багийн ажиллагаа гэдгийг маш энгийнээр илэрхийлсэн гол анимашн байж байна. Ингээд ирэхээр хүний нөгөө нэгдэг үс сэтгэл нэгддэг тий ярьдгүй юм ярьдаг. Яг үндэ бол байгууллага дээр 2-3 жил нэг өрөөнд цуг ажиллачаад бие биенийгээ огт мдээгүй л байдаг байхгүй да. Тэгэхээр баг бол ерөөсөө хамгийн гол суур нь бол эв байдаг. Тэгэхээр эв муутай баг бол ажил нь явдаггүй. Олон фракц болоод дотроо хагаралтай, уур амьсгал нь хэцүү тий хоорондоо хэрүүл уруултай, ховж ив ихтэй юм бид. Доороо хөдлөхгүй шүү. Хөл хөдлөхгүй. Наач кадраа дараа биш вэ? Дахпид болсон байна. Ий бол хүмүүс хоорондын харилцааны норм хэм хэмжээ гэлж байгаа. Хамгийн зөв норм хэмжээ тогтоохыг хэлж байгаа. Одоо би гэж ярьдаг шүү дээ. Энэ дотор би гэдэг хүнээ гаргаж ингэж илэрхийлсэн. Энэ харилцааг үүсгэхэд л та нарын тэр сургалт чи айгүй чухал байхгүй юу? Энэ баруун зүүнгүй ийм сургалт хөгжсөн. Тэгэхээр юу вэ гэхээр зэрэг нэг хамт олон одоо нэгийг ганцаардуулахгүй. Тэгээ эвтэй ийм хамт олон бүхнийг ялнаа л гэж байгаа. Энэ нөгөө нэг одоо синержи гэж ярьдаг шүү дээ, тий. Яг тэрийг үүсэж 2-2-ын 4 биш шүү л гэж байгаа. Дороо 5 байгаа л гэж. Тэгэхээр энэ л өөрөө та нарын одоо энэ сургалтын онцлог байна. Дуучлаараа би бол сохор хүн биш. Гэхдээ компаниуд намайг яг сохор юм шиг л одоо яг адилхан болгоод байна гэдэг үүднээс би сохор хүн болсон. Тэгэхээр миний гол судалдаг зүйл бол хөвөний хөгжил. Хүн яаж хөгжиж, яаж чадварчтай вэ гэдгийг би судалдаг. Нухад өч. Тэгээд бүр ингэ сайхан нухна штэ бүр ингэ гараа ингэ зангидчаад. Яг энэ үйл ажиллагаа явагдаж байгаа хугацаанд бол бүгдээрээ яг нэг төвшнийх дарагчаа цэрэгчээ ялагдаад хожигдоод тий айгуу тийм нээлттэй тэгээд нэгнийхээ тийм одоо сайн шин чанаруудыг айгуу их олж хардаг тий эн чинь ийм хүн байсан биш тий тийм би ингэж бодож байсан тэгвэл буруу байсан байна гэдэг ч юм уу тий баг илүү тийм нягтршиж багийн одоо тоглолт одоо бүтээмж илүү сайжирсан тий нэгнийгээ илүү таньж мэдэж нэгнтэйгээ ингэж ойр дотн харьцаж ирснээр багийн бүтээмж сайжирна. Хэн төрүүлж босох вэ гэдэг нэр
шинтэй тэмцээн байсан. Нөгөө төгөөр одоо эрэгтэй эмэгтэй ч юм уу тий шинэ хуучин гэсэн тийм баг хоорондын ялгаа байдаг шүү дээ тий хүмүүс одоо ингээ энэ шинэ юм чинь ингээл нэг нөгөөтгөө жоохон гадуурхаад ч юм уу тий тэр маань ингээд бас арилж өгдөг. Шинэ хүмүүс бэж донд орж шинэ хүмүүстэй уулзж танилцсанараа бол маш олон зүйлийг ойлгож авах. Өөрсдөө хүсэл мөрөөдлийг энэ баг хамт олонны хүсэл мөрөөдөлтэй нийлүүлээд нэг замтай гаргаж ирээд түүнийг төлөө өнөөдөр өөрийнхөө бүх сэтгэл зүрх бүх зүйлээ зориулсан. Хүрсэн зорилгоо олж чадсан хүмүүс илүү их одоо олон хүн нөлөөж чаддаг юм байна. Дэлхийд өөрчлөлтүүдийг авчирч чаддаг юм байна гэсэн тийм зүйл байна. Багийн тоглолт гэсэн энэ нэг сонгоод хамтарч ажилласан. Тэгээд яг хамгийн эхлээд бол бид нар өөрсдөө яг энэ нөгөө компанид яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэсэн юм өгөгдлийг өгсөн учраас яг манай одоо компани шаардлагатай нийцсэн ийм сургалтын ийм сургалт тоглоом хөсөлсөн ийм хөтөлбөр гарсан л да. Илүү нөгөө одоо бусад хийдгүүдээс бол илүү сонирхолтой. За тэгээ илүү үр өгөөж сайтай босон гэж үзэж байгаа. Тэнд хамрагдсанараа залуучууд маань болохоор ерөөсө хүнд хөдөлмөрлж өгж байгаа биш. Яг хүн өөрийнхөө төлөө яг хөдөлмөрлөдөм байна гэсэн юм нөгөө сургалтыг авч ойлгосон. Хүнд хүсэл тэмүүлэл харах нь үнээс гарч ирдэг. Хүмүүсийг хэзээ ч ажилчид гэж харддаг, хамтран зүтгэгчид чамд мөрөөдөл байна уу? Чамд юу хийх хүсэл тэмүүлэл байна те? Монгол дэлхийд тунхаглах танарт санаа байна уу? Тэрийг чинь хамтарч, тэрийг чинь босгож ирээ гэдгийг ийм л зарчмаар явдаг. Яг нэгдмэл баг байна гэдэг нь илүү олон зүйлд хүрэх юм. Одоо төлхөр тий хамгийн чухал гол зүйл юм а гэдгийг ойлгосон. Хүн ямар үед жинхэнэ үнэнгээсээ байдаг вэ гэхээр нэг тоглож байгаа үедээ хоёр дээшээ өсөж байгаа үедээ жинхэнэ өөрийнхоороо байж чаддаг. Бизнесийн өрсөлдөөн нэмэгдэж чадварлаг мэргэжилтнүүд хомсдож буй энэ цаг үед ажилдаа мэддэг, доктор сууршилтай, бүтээмж өнөртэй ажилчид бол байгууллагын гол нөөц баялаг болж байна. Үйлдвэрлэлийн зуунаас мэдлэг суурилсан бизнесийн зуун руу шилжиж буй энэ цаг үед одоо дуулууртай гүйцэтгэгчээс илүүтэйгээр манлайлагч талент хүмүүс бол хүний нөөцийн гол цөм болж өгч байна. Байгууллагын гол одоо цөмийг бүрдүүлж байгаа гол тоглогчдыг тогтмол хөгжүүлж, тэдгэрийг одоо нөөц боломжийг нээх, тэдгэрийн уур амьсгалыг одоо нягтруулах зорилгоор багийн тоглолт, багийн ажиллагааны хөтөлбөрөөр бид бүхэн зориулж байгаа. Энэхүү хөтөлбөрийг багийн гишүүдийг илүү байнга идэвхтэй оролцуулах, сургалтын одоо шинэлэг арга барилууд, багийн ажиллагаа, тоглоом тэмцээний аргуудаар энэхүү хөтөлбөрийг явуулж байгаа. Энэ нь одоо багийн гишүүд өөрөө өөрийгөө нээх тэр боломжийг бүрдүүлж өгөх, хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх, уур амьсгалыг илүү нэгтгэх ийм зорилгоор энэ хөтөлбөрийг явуулж байгаа. Тэгээд үргэлж суралцсан хөгжигч байгууллагуудад зориуллаа. Шинэ хүмүүс бэж донд орж шинэ хүмүүстэй уулзж танилцсанараа бол маш олон зүйлийг ойлгож авах. Өөрсдөө хүсэл мөрөөдлийг энэ баг хамт олонны хүсэл мөрөөдөлтэй нийлүүлээд нэг замтай гаргаж ирээд түүнийг төлөө өнөөдөр өөрийнхөө бүх сэтгэл зүрх бүх зүйлээ зориулсан. Хүрсэн зорилгоо олж чадсан хүмүүс илүү их одоо олон хүн нөлөөж чаддаг юм байна. Дэлхийд өөрчлөлтүүдийг авчирч чаддаг юм байна гэсэн тийм зүйл байна.